Сайн бацгаана уу? Санан байна. За өнөөдрөөс эхлээд би сахиусны зөвлөгөө гэдэг уншлагуудаа маш ихээр хийж эхлэх болно. За сахиусны зөвлөгөө гэдэг уншлага бүр нь уншлага бүрээс нь ямар ч мэдээлэл гарч ирэх боломжтой, ямар ч сэдв гарч ирэх боломжтой. За тэгээд дандаа таны одоогийн байдлыг нь харж өгөөд, одоогийн байдал дээр нь зөвлөгөө хэлж өгөөд, тэрэн дээр нэмээд сахиус нь таныг сонсоосай гэсэн зүйлсүүдийг нь дуулгаж өгөх болно. За сахиусны зөвлөгөө уншлагуудынх нь хэмжээ нь ямар ч хэж болно. Тэгэхээр их аркан, бага аркан гэж явахгүйгээр янз бүр болно гэсэн үг. За асуултууд нь энэ ч байна. Таны одоогийн байдал, энергийн шалгалт бөгөөд зөвлөгөөг нь харж өгнө. За нэмэлтээр нь ирээдүйн алхмууд дээр голцсон анхаарна. За бас нэмэлт хамааралтай зөвлөгөөнүүдийг харж өгөх болно. 3 групп байгаа. Групп номер 1 нь Lubanco гэд хар үзэр байгаа. Lubanco байна. За групп номер 2-ыг Holo Tarot, Holographic Tarot гэж хэлнэ. Holo Tarot гэдэг юм үзэрнүүд байна. За групп номер 3 нь Golden Foil буюу алтан тарот. Гэдэг ийм дек байна. За сайхан мэдрэмжтэйгээ холбогдож байгаад хамгийн татагдж буй группийг сонгоорой. Групп номер 1 уншлагадад автомарэл. За та Lubanco-г сонгосон байна. За эхлээд шууд таны одоогийн нөхцөл байдлыг илэрхийлэх ганц үзрийг суулж Ace of Cups. За хайр дурлалтай холбоотой асуудал үүссэн байгаа харагдчихэв. Танд яг одоогийн байдлаар. За The Magician харилцаа тасарсан, салсан, болсон, харилцаа дууссан, хайр дурлал дууссан гэх мэт иймэрхүү энергинууд харагдаж байна. За энэ нөхцөл байдалд би нэмэлт хөзөрнүүдийг суглаад өгье. За хайр дурлалын мессежийг гаргаж өгдөг Oracle хөзөрнүүдийг харъя. Heart, зүрх, true love, respect your relationships. За тэгэхээр удаа дарааллаа. Heartbroken усан, зүрхэн шархалсан, зүрхэн хагарсан. Групп номер 1 шархыг зүрхний шарх амссан тий. Хайр дурлал нэл дээр асуудал байгаа гэж харагдаж байна. Жинхэнэ хайрт итгэхээ болсон. Тий эсвэл жинхэнэ хайр гэж бодож исэн хүн урмыг нь хуусан, салсан болсон байгаа харагдаж байна. За тэгээд хэнийг үнээс салсан байж болно. Хэрэг салаагүй хинтээс нээс салаагүй болвол хэнийг үнтэй харилцаа эхлүүлнэ гэж бодож исэн чинь эхлэхгүй байгаад байгаа. Эхлэхгүй хитрхи удаад байгаа бас байж болно. Аль нь ч байж болно. Нэг бол салсан, нэг бол огт харилцаа эхэлж чадахгүй байгаад байгаа. За аль нь ч байсан бай хайртай сэтгэлтэй хүн нь харьцаа болсон байна. Хоёр харилцаа болсон байна, ярилцгаа болсон байна гэж харагдаж байна. За тэгэхээр энэ харилцаан дээр энэ харилцааны одоогийн байдлыг хараад өгье. Зүүн талын хүн, баруун талын хүн гээд хоёрын харилцааны нөхцөл байдлыг нь хараад өгье. За групп номер 1-ийн хайр дурлалын асуудал дээр нь зүүн талын хүн, баруун талын хүн гээд харилцаа хараад өгье. За. Харилцааных нь ерөнхий байдал. Зүүн талын хүний бодол ба мэдрэмжийг нь харъя. Баруун талын хүний бодол ба мэдрэмжийг нь харъя. За. Харилцаанд болохоор харилцаа урагшлахгүй байгаа шалтгаан, харилцаа бүтэхгүй байгаа шалтгаан нь ерөөсөө нөхцөл байдлаас хамааралтай штэ. Миний мэдлийн асуудал биш штэ гэж нөгөө хүн танд ойлгуулмаар хэлмээр байгаа харагдаж байна. Гэхдээ хичнээн тэр хүн танд ингэж хэлмээр байлаа гэдэг энэ нь яг үнэн бодит үнэн гэсэн үг биш. Зөвхөн тухайн тэгжил хэлмээр байгаа тийм төрхтэй баймаар харагдаж байна.
За зүүн талын хүний хувьд нөхцөл байдал хэтэрхий удаан яваад байгаа, хэтэрхий удаашралтай байгаа. Гацсан байдалд орсон юм шиг санагдаж байгаа. Баруун талын хүн болохоор өөрөө өөрийнхөө аз жаргалын замд садаа тавьж байгаа. Too good to be true буюу энэ нөхцөл байдал биелэх ёсгүй штэ, биелж болохгүй штэ, би юм аз жаргалтай ажиллахгүй штэ. Ийм харилцаа үерхэл гэдэг зүйл надад тохгүй штэ. Эсвэл тантай хамт байсан дурсамжууд нь гэдэг ч юм уу те хэтэрхий гоё санагдсан, хэтэрхий тухгүй санагдсан, удаан хугацаанд авч явах боломжгүй санагдсан. За тэгээ тухайн хүн нь болохоор яг өөрийгөө шинжилмээр байгаа, өөрчилмөр байгаа, амьдралаа хувиргамаар байгаа боловч энэ араар тавилт бас тохиолсон байж болзошгүй, араар тавилт тохиогоогүй маа гэхэд худал хийлэх гэдэг ч юм уу те өөрийгөө зориуд буруугаар ойлгуулах юм жоохон худал хуурмгийн зүйл тохиолсон байгаа харагдаж байна, мэдрэмж байна. За тэгээд баруун талын хүн буюу одоо нөгөө та зүүн талын хүн бололтой. Баруун талын хүн буюу таны харилцаанд холбоотой хамааралтай хүн нь та түүний араар тавих, та түүнд худал ярих, та түүнийг хуурах, мэхлэн гэдэгт бүр үнэхээр ихтгэлтэй байгаа харагдаж байна. Ийм зүйл угаасаа хайр дурлал тохиодог гэж бодсон байгаа харагдаж байна. Тийм учраас өөрөө төрүүлээд мэхэлсэн байж болно. Эсвэл төрүүлээд мэхлэхээр зүйл хийхээр байсан байж болно. Араар тавих, худал ярих гэдэг ч юм уу те. Хийлээ цагаар зөрчинө гэдэг ч юм уу. За зүүн талын хүн болохоор арай жоохон нөхцөл байдлыг боддоор хардаг. Харилцаа үерхэл сайн явах уугүй юу гэдэг нь тухайн хүмүүс өөрсдөө хичээл зүтгэл гаргах уугүй юу гэсээ хамаарнаа. Тэгээд та болохоор энэ харилцаан дээр ажилламаар байсан, шаардлагатай хичээл зүтгэлийг нь гаргамаар байсан, гаргахад ч одоо гэсэн бэлэн байгаа гэж харагдаж байна. За мэдрэмжийн тал дээр болохоор та бас нөгөө хүндээ тийм ч хайртай гэж бол хэлж чадхааргүй байна. Та хоёулаа өөрсдийнхөө яг хайр дурлал, хайр гэдэг юм эмзэг сайхан нандин мэдрэмжүүдээсээ мэдрэмжтэйгээ холбоотой биш ээ. Таач биш, нөгөө хүнч биш. Та хоёулаа энэ ер нь жоохон хөндийн хандж байна. Жоохон бодлын төвшөнд хандж байна. Хайр дурлал, харилцаа гэдэг зүйлтэй бодлын төвшөнд харьцаад байна. За тэгээ яг хуу та өөрийгөө болохоор би тэр хүнд үнэхээр хайртай байсан. Одоо ч гэсэн хайртай гэж мэдэрчиж болно. Гэхдээ энэ мэдрэмж нь хайрын мэдрэмж гэхээс илүүтэйгээр хичээл сэтгэл гаргамаар байгаа мэдрэмж болов уу? Одоо ингээд үнэхээр энерги аваад ямарваа нэгэн ажлыг урагшлуулмаар санагддаг, ямарваа нэгэн зүйлийг биелүүлмээр хийчмээр санагддаг, болгочмоор санагддаг, ямарваа нэгэн зүйлийн эцсийг нь харчмаар нэг мэдрэмж төрдөг дөө. Тэгээ асар их энерги орж ирдэг те. Тийм ээ. Гэхдээ сэтгэлүүд нь хөндөй байлаа гэдэг энэ бас жинхэнэ харилцаа байх боломжгүй гэсэн үг биш. Сэтгэл огт байхгүй гэсэн үг биш. Зүгээр ямар ч хэлсэн гадна байдалтай болвол та ч бас тэр үндэ ийм тийм ч амар их сэтгэлтэй бол биш байна шүү гэдгийг хэлж өгье. Тэгээ энэ хүнийгээ алтан боломж цор ганц боломж гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар олзуурхаж харсан энерги бол байна. За би тэгээд хүний чихэнд цэцэг ургуулахгүй шууд пүм гэж хэлээ ичдэг. Яг сахиусууд нь юу гэж хэлээрэ гэж байгаа үнэн чигээр нэлж өгдөг. Тэгжээж л таран уншлах гэдэг зүйлийн үн цэн гарч ирдэг байгаа. Таран уншлагын шалтгаан нь юу вэ? Сахиусны мессежийг холбож өгөх те. Танд сахиусууд нь хэлэх гээд та сонсч өгөхгүй байгаа, сонсч чадахгүй байгаа, яаж сонсгоо мэдэхгүй байгаа зүйлсүүдийг нь хүний хэлээр ингээд дамжуулагчаар амарчлаад хэлж өгөхийг сонсоход ойлгоход амархан болгож хэлж өгөхийг таран уншлах гэдэг байгаа. За тэгээд таны нөхцөл байдал дээр нэмэлт үзрийг сонгоё. За нэмэлт үзрийг сонгоё. Ascendant entrance. За энэ харилцаанд ерөөсөө нээлттэй үүд байхгүй. Энэ харилцааны хаалга нь бол хаалттай байна. За ascendant эсрэг болчихлоор дотны харилцааг бас бэлэгддэг үзэр мөн байгаа. 35-ын тоотой 8-ын хэлбэртэй үзэр байгаа даа. Тэгэхээр энэ харилцааных нь үүд нь хаалттай ч гэлээ энэ нөхцөл байдал нь таныг яг
зөв харилцаанд луу нь хөргөж өгөх учиртай юм аа гэж тэгж юм. За тэгээд энэ зөв харилцаа нь энэ хүнтэй биш ч гэж болно, мөн ч гэж болно, тэр нь хамаахгүй. Ямар ч үглээс яг одоогийн байдлаар бол энэ харилцааны үе талх нь таг хаалттай байна. За гадна сүнсний ертөнцид бол таг хаалттай байгаад байна тий. Тэгээд яг махан ертөнцид хоёрын харилцааны түвшин дээр болохоор нөгөө хүн хувийн айдас, хүйдэс, сэтгэл түгшүүртэй байгаад байна. Өөрөө өөрийнхөө зан цадаа идэг хүн байгаад байна. Аз жаргалаас айдаг хүн байна. Амраа малгаас айдаг хүн байна. За тэгээд өөрийнхөө энэ асуудлуудыг тодорхой хэмжээнд бас хөрхөн гадралдаг. Би ингээд өөрөө асуудал үүсгээд байдаг да. Би л асуудал нь болоод байдаг да гэд ер нь бол өөрийнхөө асуудлыг гадарладаг. Гэхдээ бас өөртөө арай нэлээд хатуу ханддагчиж болцсошгүй. Ямар ч үглээс өөрөө өөртөө аз жаргалтай байх эрхийг өгдөггүй хүн байгаад байна. Тэгэхээр ийм хүнтэй бол аз жаргалтай харилцаатай байх айгүй хэцүү болов. Тэ ерөөсөө энэ бол тохиролцооны асуудал биш. Таталцал дутуу байсны асуудал биш. Хангалттай хөөрхөн байгаагүй. Хангалттай хөөрхөн царайлаг баян байж чадаагүйгийн асуудал биш. Хангалттай байсны асуудал ерөөсөө биш. Энд чинь гологдлтын асуудал огт байхгүй. Хоёрын харилцааны энергийн бол гологдлтын энерги огт алга. Харин юуны асуудал их байна вэ гэхээр их оюун ухааны бодлын асуудал, бодлын алдаанууд их орж ирж байгаа харагдаж байна. Тэгэхээр харилцаа гэдэг чинь мэдрэмжийн түвшинд явагдах хэрэгтэй байдаг. Мэдрэмжээрээ луужин хийж, мэдрэмжээрээ залж иж яг зөв юмдаа хүрдэг, зөв яг жинхэнэ харилцааны энергийн солилцоонд хүрдэг болвол хоёр маань хоёулаа бодлын түвшинд байгаа тэгэхээр ийм хаалттай хаалгатай чигээрээ хамт амьдрах гэдэг нь л гэсэн үг тийм. Таач урдаа бамбаа барьсан, нөгөө хүн ч урдаа бамбаа барьсан чигээрээ хамт нэг гэрт орох гэдэг байна гэсэн үг болж байгаа гэсэн үг. Тэгээ ийм байдлаар бол нэг гэрт ороод амьдрал босгоно гэж юу л бол худлаа тийм. Тийм тэгэхээр та бас өөрийнхөө мэдрэмжээсээ жоохон зогтдог асуудал бол байна л гэсэн үг. За гэхдээ энэ харилцаатай холбоотой зүйлсүүд нь энэ асуудлуудыг сайхан ангааж өгөх учиртай. За нэмэлт төзөрнүүдийг харъя. За баг зэрэг FOMO буюу дутуугийн FOMO-гийн мэдрэмж байна. Танд ч тэр нөгөө хүнд ч тэр боломжоо алдчихгүй, энэ хүн л боломжтой, энэ хүнээс илүү гарч ирэх лөө гэдэг ийм бодлууд нөгөө хүнд байна, танд ч ихсэн байна. Тэгээд жоохон хүний сонголт надад дутуу штэ гэдэг ч юм уу ийм мэдрэмжүүд, ийм тухгүй мэдрэмжүүд танд байна шүү. Энэ мэдрэмжүүд нь нэлээд гүнд булагдсан байж болно. Энэ цасны зөрөгтэй үзэр байгаа бидсэн. Тэгэхээр нэлээд гүний цас шороонд дунд ингээд булагдсан байж болцсошгүй. Та энэ мэдрэмжүүдээ мэдрэхгүйгээд хаасан байж болцсошгүй. Та яг хуу гаднаа болохлээр амар гоё үзэсгэлэнтэй гэдэг ч юм уу тийм маш олон хүмүүс таны араас гүдэг. Үнэхээр гоё ихнэр нөхөр болохоор гэдэг ч юм уу ингээд ийм үнэхээр олзуурхмаар гэдэг ч юм уу те үнэхээр лаг хүн байж болно. Үнэхээр сайхан хүн байж болно. Тэгээ таны араас бүр хангалттай их хөнгүүд танд хангалттай олон сонголтууд байдаг байж болно. Гадаа тэгж харагдаж болно. Гэхдээ таны дотоод мэдрэмжийн төвшөнд болохоор дутчихгүй, хинчихгүй, ганцаараа үлдчихгүй, надад энэс илүү хүн олдохгүй байх үе гэсэн юм мэдрэмжүүд хүчтэй байдаг харагдаж шүү. Тэгээ энэ мэдрэмжүүд нь дандаа болгогдсон байна. Энэ мэдрэмжүүдийг та яаж болдог вэ гэхээр амьдралынхаа удирдлагыг яг өөрийнхөө гарт татгснаар энэ хэцүү мэдрэмжүүдийг болдог. Ийм хэцүү мэдрэмж төрөнгүүт л та ямарваа нэгэн байдлаар амьдралаас контролдох удирдах зүйлийг олдгоо гэсэн. Энэ мууч зүйл бас биш. Одоо жишээлбэл ийм жоохон шархыг хүн мэдрүүлэнгүүт нь та бүр хичээсрээгээ турдаг ч юм уу тий эсвэл амар гоё биетэй болдог ч юм уу энэ айгу түгээмэл жишээ тий хүмүүс салалтын дараа жимд явсаар хаад гоё биетэй болчдаг энэ нь өөрийнхөө амьдралынхаа удирдлагыг алдсан юм шиг мэдрэмж авангуудаа тэр мэдрэмжийг өөртөө буцааж олгохын тулд ингээд жимд явна гэдэг үйлдэлээр өөрийнхөө амьдралынхаа удирдлагыг буцааж авдаг бахны тэгээд өдрөөс өдөрт биеийн өөрчлөгдөөд булчин сууж байгаа харахаар тийм ээ би өөрийнхөө амьдралыг удирдах чаддаг юм байна гэд ийм санаа намардаг гэсэн үг. Тэгэхээр энэ нэг талаараа сайн тийм ч муу зүйл биш боловч нөгөө талаараа энэ анханасаа мэдэрсэн тэр удирдлага алдж байгаа, гологдож байгаа,
дутж байгаа тийм энэ дутуугийн хэцүү мэдрэмжүүдийг мэдэрсэн даруйдаа ангаагаад байвал уг нь бол илүү бид амар байдаг. Тэгэд энэ мэдрэмжөөс дахиж цухтах шаардлагагүй болдог. Энэ мэдрэмжээ дахиж зохицуулах шаардлагагүй болдог. Та гэхдээ бас тийм ч амар юмнаас цухтаадаг төрлийн хүн гэж харагдахгүй байна. Айгуу сайхан чин сэтгэлээсээ хүн гэж харагдчихээн. Чин сэтгэлээсээ бас зөв замаараа явж байгаа хүн гэж харагдаж чадчих байна. Тийм сахиусууд нь ч гэсэн тэгэж хэлж байна. За тэг үнэхээр сахиусуудаас нь хэлэх гээд харуулцаад байсан мессеж нь бол энэ байлаа. Тэ мэдрэмжээсээ цухтаагаад байна шүү. Тэгээд таны дотор юм гологдлтын дутчихгүй хинчгүйгээр үлдчихгүй гэсэн юм айдас байна. Ингээд үнэхээр ингээд зарс хийх гэж муухай мэдрэгддэг айдас байна гэж харагдаж байна. За нөгөө хүний хувьд болохоор нөгөө хүн бол өөрийн гэсэн асуудлуудтай. Тэгээ ихэрд бол мөн хэсгийг би бол энэ уншлага дээр бол үнэхээр мэдээлэл нь байхгүй байна. Хаяа юм хосын уншлага дээр хоёр хүний хоорондын харилцаан дээр ихэрд бол мөн үү биш үү гэдэг нь барагцаа таамаг байж болдог болвол энэ харилцаан дээр бол тийм мэдээлэл огт байхгүй байна. Тэгэхээр энэ талаар та өөрөө бас сайхан хувьдаа тунгааж бясалгаж үзээрэй. За тэгээ ихэр төлөд мөн хэсгээ мэдхийн тулд та угаасаа хангаалттай хийх хэрэгтэй байдаг. За нөгөө хүний хувьд болохоор нэлээд өөрийгөө шийтгэх төрлийн хүн байгаад байна. Шийтгэх туртай. За тэгээ жоохон цухтаалтын энерги нь танаас арай их те. Жоохон юмнаас цухтахыг хүсдэг. Гэхдээ бас энэ удаад бол өөрийнхөө асуудалтайгаа нүүр тулмаар харагдаж байна. Би нүүр тулчихё гэсэн байдал бол байна. Гэхдээ тухайн хүн маань нүүр тулнаа, ямарваа нэгэн асуудалтай нүүр тулнаа гэдгийг за нүүр тулчаад шийтгүүлэн задуулна гэж ойлгодог төрлийн хүн байна. Тэгээ яг үнэндээ хүн өөрийнхөө асуудалтайгаа нүүр тулах үедээ сайхан зөөлхнөр хүлээж авч болдог тий. Зүгээр нүүр тулаад тухгүй мэдрэмжээ мэдэрчээ. Тэгээд ангаагаад өөрийгөө хүлээн зөвшөөрөөд тэгээд нэг юм тайвширч болдог. Тэгтэл энэ хүний аргачлал нь болохоор өөрийнхөө асуудал, өөрийнхөө хийсэн буруу юмтайгаа, өөрийнхөө дутагдлуудтайгаа нүүр тулах юм бол задуулна, шийтгүүлнэ гэж боддог байна. За тэгээд тийм учраас өөрийнхөө нүүр тулахаас жоохон айгаад цухтаагаад яваад байгаа. Гэхдээ ер нь бол нүүр тулахтаа бэлдэж байгаа. Тэгэхээр шийтгүүлэхдээ бэлдэж байгаа л гэсэн үг тийм. Тэгээд шийтгэл нь яаж орж ирэх вэ гэхээр гой амьдралт нь гоё исэн, болж исэн, айтайхан байсан юмнуудыг өөрийнхөө гараараа нурааж унагаах гэдэг ч юм уу. Тэгээ энийгаа өөрөө би яг амсах хэвээр амсаж байгаа, гисгэлээ амсаж байгаа гэж боддог. За тэгэхээр ийм байдлаараа жоохон өөрийнхөө амьдралыг өөрөө удирдах байгаа юм шиг мэдрэмжийг авах гээд байгаад байна шүү дээ тий. Тэгээ би бусдаар шийтгүүлэхгүй өөрөө шийтгүүлнэ. Би хэрвээ шийтгүүлэх хэвээр бол өөрөө өөрийгөө ташуурдъя гэдэг өөрийнхөө амьдралыг өөрийнхөө гараар нураадаг юм шархтай хүн байна. За энэ хүний тал дээр та яавал зүгээр вэ? Ангааж өгөх юм уу, зөвлөж өгөх юм уу, ярилцаж өгөх юм уу, тий орхих юм уу, хил хязгаар тавих юм уу, яавал зүгээр вэ? Энэ хүний энтэй та яаж харьцуул зүгээр вэ? Knight of Cups за энэ хүнийг бойжуулна, хөгжүүлнэ, илүү том хүн болгоно гэдэг ч юм уу тий ангааж өгнө гэд иймэрхүү бодлоод орж ирж ивэл энэ бодлуудыг бити хүлээн зөвшөөрөөрэй. Тухайн хүн ангаах уу, бойжих уу, яах уу гэдэг нь болохоор таны үүрэг хариуцлага биш. Хичнээн энэ хүн таны ихэр төл мөн байсан ч гэсэн бүр ихэр төл нь хүртэл мөн байх юм бол энэ хүний ангаалтыг та өмнөөс нь хийхгүй байх нь тий. Энэ хүний ангаалтыг сахиус болон бурхад нь хийж өгөх нэ. Та урд дуран дондуур нь орохгүй нэ тий. Тийм тэгэхээр та энэ хүнийг ангаая, аварчи, хилээд үгүй ойлгуулад өгчий гэсэн байдалтайгаар харьцахгүй байхад болно. Бусад байдлаар бол яаж харьцаж болно? Окей, араас нь гүйж болно, хил хязгаар тавьж болно, их зан гаргаж болно, хүмүүст муулж болно. Ер нь бол яаж болно гэдэг чинь гол нь гагцах уу? Энэ хүнийг ангаах гэж аврах гэж бити дараарай. Аврын ойлголоод хэлээд өгчий гэсэн мэдрэмж төрөл бити энэ мэдрэмж дээр үйлчлэгээрээ гэдэг зөвлөгөөс ихвсээс нь орж ирж байна. За групп номер 1-ийн харилцааныхын талаар мэдээлэл таны одоогийн байдлын мэдээлэл үнэхээр хангалттай боллоо. Маш их зузаан зөвлөгөө гарч ирсэн шүү. Тэгэхээр та яг энэ мессежийг дахиад эргүүлээд үзэж болно. Хэрвээ мартах гээд байгаа юм шиг санагдвал. За одоо нэмэлтээр нь болохоор энэ харилцааны ирээдүйг бөгөөд ер нь таны хайр дурлалын амьдралын талаар мэдээлэл хараад өгье. Энэ тухайн хүнээс хамааралгүйгээр.
За алар манай нэмэлтийг минь авах гэж байгаа бол description бөгөөд comment дотор амархан гялс аваад үзэх. Холбоос нь бэлэн байгаа. Шууд аваад бэлэн үзнэ. За тэгээд туудахгүй нэмэлтээр маань уулзъя. Хэрвээ уншлагаа хэмжээ өндөрлөх гэж байгаа бол хангалттай санагцсан гэж байгаа бол цагаа үнцэнтэй цагаа надтай өнгөрөөсөнд үнэхээр их баярлалаа. Танд өндрөөсөн дөр амжилтыг хүсье, сайн сайхныг хүсье, амраа монголон хүсье. Дараагийн бичлэгээр уулзъя. Тэр баяртай. Групп номер 2 уншлагада тавтай морил. За та энэ holographic tarot сонгосон байна. Юун төрөнд таны яг одоогийн байдал ямар байна вэ гэдгийг энергийн шалгалттай хамт хараад өгье. За групп номер 2-ийн одоогийн байдал нь ямар шиг байдалтай байна харъя. Knight of Wands их ирч хүчтэй энергитэй ямарваа нэгэн зорилгын араас хөөцөлдөж байгаа харагдаж байна. За King of Pentacles гарч ирж байна. Өөрийнхөө санхүү ажлыг зохицуулж яж болцсошгүй. Окей. King of Cups. За групп номер 2 маань яг одоогийн байдлаар өөрийн хайр дурлал, хосын амьдралаа жоохон ансан байгаа байдалтай байна. За тийм ажил, карьер, өөрийнхөө амьдралын доктортой байдал, үйл хөдлөх хөрөнгө, удаан хугацааны амжилтыг өгөх зүйлс гэх мэт иймэрхүү зүйлсүүдийг голцсон анхаарч байгаа харагдаж байна. За таны амьдралд хайр дурлал, хосын хүн жоон таныг сэтгэлээр унгаасан байж болцсошгүй харагдаж байна. Эсвэл сэтгэл угаасаа хайр дурлалын хүн хосын амьдралын зүйлсийг өгөх юм бол энэ зүйлс угаасаа сэтгэлээр унгаадаг гэсэн хүлээлт байгаа харагдаж байна. Аль нь ч байсан бай, юм тухайн хүлээлт байгаа дахлаар тухайн хүлээлт нь биелээд байдаг талтай. За бас нөгөө талаараа яг хостой байж байгаад хосоосоо салсан, болцсон байж болцсошгүй. Тэгээ та сэтгэл зүрхээ жоохон хаах шийдвэрийг гаргасан байж болцсошгүй. Энэ шийдвэрийг та ил хумсар, талт хумсар алаар нь хийсэн байж болно. За ойлгомжтой байна те. Ерөнхийдөө бол ийм байдалтай их өндөр мотивацтай, амбицтай, их мундаг байгаа харагдаж байна. Жаахан зүрхээ төвчснийг эс тооцвол үнэхээр мундаг байгаа. Нилээн дажгүй явж байгаа харагдаж байна шүү. За одоогийн нөхцөл байдал дээр нь зөвлөгөө хэлж өгөх гэдэг ч юм уу тийм чиглүүлэг хэлж өгье. Ямар чиглүүлэг, ямар зөвлөгөөг сахиуснаасаа сонсох хэрэгтэй вэ? Two of Wands, Three of Pentacles. За их хэмжээний шүргэлцсэн болон нэг л болж бүтэхгүй байгаа, хэрүүл маргаан их дуудаад байгаа. Бусны хөлн дээр нэг шиг гэж ярьдаг те. Бусны хөлн дээр нь гიშгэх төрлийн бөгөөд танд их садаа болох, их стрессийг авчрах ийм төрлийн ажлуудыг бити хийгээрэй. Энэ их хэмжээний стрессийг учруулад байгаа, хэрүүл маргаан үүсээд байгаа, асуудал үүсээд байгаа энэ ажлууд нь сахиуснаас нь ирж буй энэ ажлыг бити хийгээрэй гэсэн дохио юм аа тий. Ийм онцгүй сөрөг мэдрэмжээр дамжуулан бити хийгээрэй гэж хэлж өгөх гээд л хичээгээд байна л гэсэн үг. Тэгээд та болохоор их ажилсаг юм болохоор яаж иж байгаа болгоно гэд болох гэж болцсошгүй. Тэгээ бас таанд жоохон зөрүү зам байдаг бас жоохон байж болцсошгүй. Гэхдээ ямар ч ихлээс их мундаг. Тэгээ тань шиг мундаг хүнээр болохоор арай өөр зүйлийг хийлгэмээр байгаа. Арай өөр төрлийн карьер, арай өөр зүйлийн зүйлсүүд төр анхааруулмаар байгаа. Байна гэж сахиус нь хэлж байна. За тэгээд бас дан ганц карьер санхүү гэлтэхгүйгээр энэ нь бас та хичээл сэтгэл гаргаад болохгүй байгаа зүйлсүүд бүх зүйлсүүд дээр хамааралтай. Хичээл сэтгэл гаргаад болохгүй байгаа, хэрүүл маргаан үүсээд байгаа, нэг л эваун таарахгүй байгаа, ирээдүйд яахан дараагийн алхмууд нь яахан ойлгомжгүй байгаа. Энэ бүх зүйлсүүдийг ерөөхдөө орхиорой, болоорой биш шүү гэсэн дохио юм аа. За тэгээд энэ бүр найз нөхөрлөл дээр хүртэл байж болно. Найз нөхөрлөл дээр
хинийг үнтэй үнэхээр ингээд найзалмаар байгаа ч гэлээ, таалагддаг ч гэлээ, дажгүй хүн гэж боддог ч гэлээ, болдоггүй, таардаггүй байгаад ах юм бол энэ сахиусуудаас нь зориуд та хоёрыг салгах гэсний хичээл зүтгэл юм а. Тэгээ сахиусууд нь таныг одоо таныг чиглүүлдэг болохгүй юм руу битгий ороорой гэж ойлгуулдаг гол чиглүүлгийн дохион гэх юм уу те харьцдаг арга нь ерөөсөө шүргөлцөн маргалдаан үүсэх ялангуяа тань шиг төрлийн хүн бол амгалан байдал, тав тух, суур тийм доктортой тайван байдал гэдэг зүйлийг ихээр эрхэмлдэг бөгөөд ийм зүйлсүүд нэг ялангуяа танд асар чухал таны сүнсний эрүүл мэндэд аягүй чухал зүйлс байдаг гэж хэлж өгч байна. Амар амгалан бөгөөд тогтун байдалтай security гэж ярьдаг. Энэ зүйлсүүд таны сүнсэнд үнэхээр чухал яг амьд юм шиг байдаг. Тэгээд тийм учраас сахиусууд нь таны анхаарлыг татахын тулд буруу замаар яваад эхлүүл тухайн буруу замд нь байгаа зүйлсүүдийг хэрүүл маргаанд дутгаж эхэлдэг. Хэрүүл маргаантай талыг нь илүү дөөлгөж харуулж эхэлдэг. Хэцүү байгаад амар амгалан биш байгааз гэд хэлж өгөөд байгаа байдалтай харагдаж байна. Тэгээд тухайн хүн нь тухайн ажил нь боломжийн ажил байж болно тийм үнэхээр боломжийн үнэхээр дажгүй ажил байж болно. Үнэхээр зөв ч ажил шиг санагдаж болно. Тухайн хүн нь асуудалгүй гой хүн ч байж болно тийм. Гэхдээ энэ замыг сонгосноор та өөрийнхөө замаас хазаах гэдэг ч юм уу өөрийнхөө хувь заяаны таны хувь заяанд бэлдсэн байгаа илүү том илүү гайхалтай илүү сайхан зүйлээс хазаавал сахиусууд нь энэ буруу замуудыг энэ сайхан хэрүүл маргаанд талыг энэ дөвөлгөж харуулж өгөөд байгаа тал байна. Тэгэхээр асуудал нь тухайн ажилдаа байгаа юм биш. Асуудал нь тухайн хэрүүл маргаан үүсгэж байгаа хүндээ байгаа юм биш. Зүгээр сахиусууд нь таныг өөр зам руу оруулах гэж хичээж байгаа учраас хэрүүл маргаан ийм асуудал шүргэлцэн үүмэн дараагийн алхам нь ойлгомжгүй байх гэх мэт иймэрхүү зүйлсийг тохиолдуулж өгдөг юм шүү гэж маш тодор хэлж өгч байна. За энэ декнес карьер санхүүгийн декнес нэмэлт хөзөрнүүдийг суулж авъя. Тэгээ карьер санхүүгийн мессежүүд баггүй гарч ирж байгаа боловч энийхээ хажуугараас яг амьдралын занал, хэв маяг гэх мэт зүйлсээр мессежүүд орж ирж байна. За харъя. Энэ үзэр дээр буруу тийш харс үзэр ахгүй. Author, laziness, болохоор entrepreneur, зохиолч та бүхэн шууд тараа ном бичдэг ч юм байж болно. Гэтэ шаардлагагүй. Дарамт, empowerment. За та бол ялтчгүй entrepreneur байх төрлийн хүн өөрийнхөө ажлыг өөрөө бүтээгээд явах хүн. Тэгээ нийгэмдээ бизнесүүдийг бүтээх, ажил олгох, ажил бүтээх, шин төрлийн ажлыг бүтээх өгөгдөлтэй хүн болмоо гэж харагдаж байна тий. Тэгээ ингэснээрээ та өөрийгөө хүчрхэгжүүлнэ, бусдыг ч бас хүчрхэгжүүлнэ гэж харагдаж байна. За тэгээд та өөрийгөө хаяа их залах уу гэж дүгндэг байж болно. Би айгүй залах байгаад байна. Энэ ажлыг урагшлуулахын тулд зүгээр л гүрийгээд их хичээх хэрэгтэй гэж боддог байж болно. Гэхдээ тийм биш. Яг үнэндээ та өөрөөсөө их хэмээг богино хугацаанд цаг нь болоогүй байхад нь их хэмээг ихийг хүссэнгүүт таны залхуу үрдэг. Энэ залхуурлын мэдрэмж нь танд болохоор жоохон удаашрьяа, жоохон удаан хөдөлгөө, тэ жоохон тайван хөдөлгөө гэсэн дохио юм аа. Сахиуснаас нь ирж буй дохио биш. Таны биенээс ирж буй дохио. Таны бие болон сэтгэлээс ирж буй дохио. Тэгээ хүн болгон өдөр тутамд хийх боломжтой зүйлс нь жоохон хязгаартай байдаг. Ялангуяа хэр их өөрийгөө тордож гин, хэр их цус хэргэлт нь хэр сайн байна, үр шим тэжээлтэй хоол идэж гин үү, сайн нойроо авч чадж гин үү гэх мэтээсээ шалтгаалаад хүн тухайн бүрийн өдөр тутамд хийх боломжтой үйлдэлүүд нь хязгаартай байдаг тий. Тэгээ та болохоор тэр хязгаараа хит давсан их хэмжээний үр бүтээлийг өөрөөсөө гаргах гэж байна. Тэгээ таны одоо байгаа хэмнэл бол аль хэзээ хангалттай үр бүтээлтэй байгаад байхад тэрийг үнэлэхгүй байгаад байна тий. Та ерөөсөө өдөр тутамдаа хийж байгаа зүйлсүүдээ амжилтууд гэж харахгүй яг тэр нэг зүйлийг бүтээн гэж бодсон байгаа. Энэ зорилтонд хүрнэ гэж бодсон байгаа тий. Тэр зорилт нь л биелээгүй бол
огт юу ч хийхгүй байгаа юм шиг мэдрэмж төрөөд өөрөө айгүй шахаад байдаг гэж болцсошгүй нилээн төвчээргүй хандж байна тийм үү. Нилээн өөрийгөө шахдаг. Тэгээ эдгээр бол дандаа блокнууд болж байна. Тэгээ асуудал санхүүгийн блог, эрүүл мэндийн блог, хүсэл мөрөөдөл биелэхийн блокнууд болж байна. За тэгэхээр ерөөсөө өдөр тутмынхаа амжилт чигээр нь хүлээн зөвшөөрдөг болох нь. За тэгээ ямарваа нэгэн зорилгыг биелүүлэх, мөрөөдлийг биелүүлэх, амжилтыг гаргах, ямарваа нэгэн зүйлийг бүтээх, бизнесийг бүтээх, төслийг бүтээх энэ бүх зүйлсүүд дээр яаж хандах хэрэгтэй вэ гэдэг. Тэгэхээр энэ төсөл рүү хүрэх өдөр тутмынхаа жижигэн алхмуудыг таашааж энэ зүйлсүүдэд аз жаргалтай байж, дуртай байж сурах хэрэгтэй. За энэ дээр бас нэмэлт зөвлөгөө хараад өгье. Тэгэхээр таны энэ дээр нь яг ямар зөвлөгөөг харж өгөх үү? Ямар зөвлөгөө хэрэгтэй вэ? Түлхүүр зөвлөгөө юу вэ? За энэ ч түлхүүр зөвлөгөө нь бол байна. Энд чи та өөрийгөө хүчрхэгжүүл хэрэгтэй тий. Өөрийгөө сайхан дэмжиж өгөх хэрэгтэй. Өдөр тутмын хийж байгаа зүйлсүүдийг ялалт гэж харах хэрэгтэй гэсэн зөвлөгөө. Энэ нь асуудлын гарцгаар алгаа бас болж байгаа. Нэмж үзэр харъя. Third house 3 дахь гэр communication. За та өөрийнхөө мэдрэмжтэйгээ яг өөрийн мэдрэмжтэйгээ болон өөрийнхөө биетэйгээ болон өөрийнхөө амьдралтайгаа ярилцахгүй байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр таны мэдрэмжүүд одоо салхуурлын мэдрэмжүүд, ядралтын мэдрэмжүүд гэдэг эдгээр чинь танд юм хэлээд байгаа. Тэ яг энэ зүйлсийг та өөрийнхөө ажилчид гэж хараад, та өөрийгөө захирал гэж хараад энэ өөрийнхөө бие махбод, мэдрэмж, цусны эргэлт, элэг цус зүрх бүр, тэ мэдрэмж, сэтгэл хөдлөл энерги гэдэг энэ бүх зүйлсүүдийг та өөрсдөө ажилтан гэж хэлэх юм бол энэ ажилтнууд нь танд юм хэлээд байна гэсэн үг. Хээ босс би ачаалал ихтэж эсвэл гэдэг ч юм уу те эсвэл бидний цаг хүрэлцэхгүй байна гэдэг ч юм уу бидэрт амин дэм хэрэгтэй байна гэдэг ч юм ингээд тантай ярилцаад байна гэсэн үг. Ингэж ярилцах үед нь та одоо юу гэх чухам хүлээж авахгүйгээр зүгээр дүлийн юм шиг хандаад ингээд бүлдээ ус их гэдэг нь те даач хитрхи шахах гэдэг тийм үү тэр чинь хамаагүй ажлыг болгох гэдэг шүү дээ те гих мэдчлэн тэгэхээр өөрийнхөө мэдрэмжүүд ялангуяа ядралтын мэдрэмжтэйгээ сайхан ярилцаж эхлээрээ тэг ингээд тантай ярьж байгааг нь ойлгоорой хүлээн зөвшөөрөөрэй тэгээ сайхан ярилцаарай ойлголцоорой ингээд эхлэнгүү таны бас эргэн тойрны амьдралд байгаа хүмүүстэй ярилцах communication сайжраад эхэлнэ өөрийнхөө сэтгэл мэдрэмж биетэйгээ ярилцаад эхлэнгүүд эргэн тойрны гэр бүлийнхаа найз нөхөд хосын хүн гээд энэ хүмүүстэй ярилцахад илүү амархан болоод эхэлдэг. Яагаад ч юм айгүй юм гайхалтайгаар амархан болоод эхэлдэг байгаа. За. Өөр сахиус нь юу гэж хэлмээр байна? За хаягдлын abandonment-ийн шарах байгаа. Өөрийгөө дутуу үнэлдэг шарах байгаа. Тэ нэг жоохон unworthiness гэж ярьдаг. Өөрийгөө дутуугаар үнэлдэг шарах байгаа. За тэгээд ерөөсөө таны бодсон сансан юмнууд хэрэгжиж өөрийнхөө үн цэнийг олох юм шиг мэдрэмж тань төрдгөө гэж харж байна. Энэ дээр анхаараарай гэж зөвлөсөн байна. Ерөнхийдөө групп номер 2 танд нэлээд чухал хэдэн түлхүүр зөвлөгөөнүүд орж ирж байна. Энийхээ хажуугаар бас нэлээд ангаах зүйлсүүдийн мэдээллүүд орж ирээд байна. Page of Wands. Тэгээд энэ ангаах зүйлсүүдийн мэдээллийн хэмжээгээр орж ирээд байгаа нь та хангалтгүй байна гэж байгаа юм биш. Та сайн ангаагаагүй байна гэж байгаа юм биш. Энэ нь зүгээр таны өдийг хүртэл ойлгож ухаарч ирсэн зүйлсүүдийг сайхан багцлаад ийм ойлгомжтой хүний хэл алгаад хэлж өгж байгаа л төдий юм шүү гэж сахиусан сануулж өгч байна. За групп номер 2 уншлага нь ингээд боллоо. Хэрвээ манай нэмэлтийг мань харах юм бол таны ирээдүйд рүү чиглэсэн уншлагыг харъя. Бас нэмэлт зөвлөгөөнүүд, хамааралтай асуултуудыг нь харж өгье. За таны хувьд болохоор амжилтанд хүрэх яг дараагийн баттай халахам гэдэг асуултыг бас харж өгье. За уншлагын эхнийхэн хэсэг ингээд боллоо. Хэрвээ манай нэмэлтийг мань авахаар бол нэмэлт нь комент болон description дотор амархнаар авахар байгаа. Ороод аваад тэгээ шууд үзэх боломжтой. За тэгэхээр нэмэлтийг минь авах гэж байгаа бол тухайн нэмэлтээр минь уулзъя. Хэрэг уншлагаа энэ өндөрлөх гэж байгаа бол үн цэнтэй цаг болон энерги надтай уулзсан маш их баярлалаа. Мессежэд нь танд хэрэг бол нахаа гэж надад байна.
Өндрөөс өндөр амжилтыг хүсье, сайн сайхныг хүсье. Баярлалаа, дараагийн бичлэгээр уулзъя. Групп номер 3 уншлагада тавтай морил. За Gold Foil Tarot гэдэг хөзрийг сонгосон байна. За тэгэхээр шууд хөзөрнөөс нь таны одоогийн байдлыг нь харж өгч эхлэе. За групп номер 3-ын одоогийн байдлыг нь харж өгье. Энергийн шалгалтыг нь хийж өгье. За тэгээ одоогийн байдал дээр бас өөрхөн зөвлөгөөч гэсэн авч өгөх болно. За групп номер 3-ын одоогийн байдлыг нь харъя. Eight of Swords, Five of Cups, Three of Wands. За одоогийн байдалтай холбоотой уншлагын үеэр уншлагын мэдээлэл таарахгүй байх юм бол энэ таны групп биш гэсэн үг юм шүү. За групп номер 3 одоогийн байдлаар жоохон хоригдсан, баригдсан энерги мэдрэгдэж байна. Зарим хүмүүс шууд утгаараа шорон гэдэг ч юм уу те иймэрхүү зүйлтэй нүүр тулжиж болцсошгүй өөрөө биш юм аа гэхэд хин нэгэн гэдэг ч юм уу те амьдрал эсвэл шорон шиг ямар ч хэлсэн групп номер 3 танд амьдрал их шорон шиг мэдрэгдэж байгаа. Энерги бол яалтчгүй харагдаж байна. Нилээн сэтгэл готролд орсон байна, депресстэй байна. Их муухай зүйл тохиолсон байна. Тэр муухай зүйл тохиолсон зүйлийг тавьж явуулахгүй байна, мартахгүй байна, тийм. Тэр зүйл нь мартагдахгүй байна, тийм. Мартахгүй дээ биш, мартагдахгүй байна. Өөр хин нэгэн хүнтэй холбоотой асуудлын хамаг ийм надад ийм сониуг орж ирж байна л та. Тэр нь өөр хүний хог навш өөр дээр хүрээд ирсэн гэдэг ийм үг орж ирж байна. Хин нэгэн хүний асуудал энэ чи ийм асуудалтай хүн байсан байх штэ гэдгийг олж мэдсэн. Тэгээ энийг олж мэдсэн учраас одоо та учрыг олох шаардлагатай болсон байж болно. Та учрыг олох шаардлагатай болоогүй маа гэхэд энэ мэдээлэл нь ерөн жоохон их төвөгтэй дарамттай мэдээлэл байна. За гэхдээ энэ нөхцөл байдал дээр яаж шийдэх үү гэдгээ та өөрөө сайхан бодож байгаа төлөвлөж байгаа байдалтай байна. Гэ за энэ нөхцөл байдлын муухай байгаа юм байна гэдэг орчих биш. Төлөвлөгөө бодож гин гэж харагдаж байна. Гарц гаргалахыг бодож гин. Бүр таг гацаанд орсон бол биш байна. Гэтэ их л юм баригдсан, хоригдсан мэдрэмж бол байна. За таны нөхцөл байдал дээр нэмэлт мэдээллийг харъя. King of Wands дарга захиралтай холбоотой байж болно. Галын орд эрэгтэй хүнтэй холбоотой байж болно. Галын орд эрэгтэй хүн нь Арслан хань номын ордын хүмүүс байх боломжтой. Six of Swords онлайн орчинтай холбоотой байж болцсошгүй, онлайнаар харьцдаг, онлайнаар ажил хийдэг байж болцсошгүй, онлайн гэрээний ажилтан байж болцсошгүй. Та өөрөө тийм. Тэгэхээр дарга хүн уг нь бол энэ ажлыг, энэ асуудлыг өөрөө зохицуулах ёстой байсан хүн нь асуудлын хариуцлагыг өөр дээр авахгүй байна, зохицуулахгүй байна гэж харагдаж байна. Тэгэхээр энэ таны өвөр дээр өөр хүний хог навш буугаад ороод ирсэн энэ асуудлын шалтгаан гэвэл тэр тухайн тэр хог навшийг нь зохицуулах ёстой байсан хүн өөрөө зохицуулаагүй байна. Тийм? Өөрөө зохицуулахгүй нуруугаа харуулад байгаа учраас та зохицуулахаас өөр аргагүй болсон юм шиг байдалд орсон байна гэж харагдаж байна. Тэгээд нөгөө хүн өөрөө яваад өгсөн байж болцсохгүй эсвэл таг болно гэдэг штеп. Таг болно, гол гарна гэж ярьдаг тий. Голрно гэж ярьдаг тий. Иймэрхүү энергиуд бол ялтчгүй мэдрэгдэж байна. За сахиусны энэ нөхцөл байдал дээр хөрхөн зөвлөгөө хэлж өгье. За танд бас ойлгомжтой байгаа болов яг энэ талаар яадаг. За ер нь бол яг одоогийн байдлаар энэ жижиг нөхцөл энэ жижиг биш шүү. Энэ махын ертөнцийн нөхцөл байдлаас гадна таны амьдралд яг одоо ийм зохицуулах шаардлагагүй зүйлсүүд, бусдын асуудлууд те ингээд ийм шудраг буссаар өөр хүмүүсийн асуудал таны амьдралд орж ирээд байдаг энерги яг одоо айгу зөнхөлсөн байна. Энэ зүйлтэй холбоотой сургаамжууд, ангаалтуудыг та яг одоо сургаалыг туулаад явж байгаа юм байна. Хэрвээ та амьдралыг хичээл курс гэд хараад үзэх юм бол те амьдрал энэ насныхаа амьдралыг маш том курс, их сургуулийн 1 2 3 4 дугаар курс гэдэг шиг юм курс хичээл гэж харах юм бол яг одоо сурж байгаа хичээл нь бусдын хог навштай учраа олох гэдэг юм анги орж байгаа юм байна. Таны амьдрал дээр яг одоо. За тэгэхээр энэ дээр сан зөвлөгөөг нь хэрж өгье те. Хэлж өгье.
За X энэ гал урд эрэхтэн X нь байж болно. Зарим хүмүүсийн үдгтээ шаардлагагүй. Дарга нь байж болно, X нь байж болно. Эсвэл дарга бас X нь хамттай байж болно. Тэ нэг хүн дарга ба X нь байж болно. За тэгээд ангаа гэд ангаагддаг сэтгэлийн шарах байгаад байгаа. Энэнтэйгээ нүүрт тулах хэрэгтэй. Энийг зүгээр байгаагаар хүлээж авах хэрэгтэй. Ангаанаа гэж яарахгүйгээр зүгээр за надаа ийм их том сэтгэлийн шарах байгаа юм байна гэдэг хүлээн зөвшөөрөх нь хамгийн ихний том алхам байх болно. Энэ нөхцөл байдлаас гарах. За хоёр дахь алхам нь доктортой тайван амьдралыг дээдлэх. Тэгээд доктортой тайван амьдралын төлөө жоохон зөрүүд байх. Тэгээд таны амар амгалан гівдэлж байгаа өдөр тутмынх нь рутин буюу одоо өглөө хэдэн цагаас ирээд ямар өглөөний цаа удаг гэд хүний амьдрал чинь нэг иймэрхүү байдлаар доктортой байх хэрэгтэй дээ. Өдөр болгон хийж байгаа зүйлс нь ямарваа нэгэн байдлаараа нэгэн хэвийн бөгөөд амгалан байх хэрэгтэй те. Яг өглөөс ирж байгаа цаг нь өөртөө таалагддаг. Өглөө босоод идж байгаа хоол нь таалагддаг гэх мэтчлэн те. Тэгээд өдрийн цагийн үеэр өөртөө бас хөрхэн анхаарал хандуулцдаг. Гэх мэтчлэн ингээд яг хүний өдөр тутмын хийдэг игэл зүйлсүүд нь айгүй амгалан бөгөөд юм хамгаалалттай байх хэрэгтэй. Хамгаалагдсан байх хэрэгтэй. Өөр хүмүүс алдах боломжгүй, өөр хүмүүс сөргөөр нөлөөлөх боломжгүй байвал зүгээр. За үүн дээр анхаараарай. За тэгээ энэ дээр үнэхээр бүр зөрүүд хандаарай те. Шийдвэр гаргачих. Миний одооноос эхлээд би ийм л юм хийн. Энэ л зүйл надад сайн. Одоо тэгээ өөр хинч миний сонголтыг өөрчилж чадахгүй гэд зөрүүд байгаарай. Тэгэхээр сахиусан таныг зөрүүд байгаарай гэж зөвлөж байна. За тэгэхээр одоо танд ирж байгаа мессеж нь ерөөхдөө хувийн амьдрал, хувийн аж ахуй, өдөр тутмын амьдралын хэв маяг дээр суурилсан зөвлөгөөг ерөөхдөө сахиусууд нь голцоо хандуулж хэлж өгч байна. За тийм тэгэхээр энэ нь ямар учиртай вэ гэдгээр та ойрын ирээдүйд амьдралдаа эсвэл ойрын хэдэн жилдээ те амьдралдаа том зүйлийг босгох бүтээх зорилттой учраас сахиусууд нь өдөр тутмын амьдрал дээр анхаарал эхэлцдэг байгаа. Тэгэхээр ийм том ордон босгох гэж байгаа бол фундаментыг нь барина гэдэг ийм дүр зурагл байгаа тий. Тэр тухайн дүр зураглыг толгойн дотор хадгалаад үзээрэй. За өөр сахиусаас нь юу гэж хэлмээр байна? Групп номер 3-ын амьдралынхын талаар групп номер 3 юуг сонсох хэрэгтэй байгаа вэ? Харъя. За бас энийг арслан биш гал ордын эрэгтэй хүнтэй холбоотой асуудал гэдэг байгаа тийм эсвэл захирал ч юм уу эсвэл юм царайлаг эрэгтэй ч юм уу тийм эсвэл иршүүд эрэгтэй эмэгтэй хүн ч байсан болно. Энэ хүнтэй ямар учиртай юу тохиогод байна вэ гэдгийг бас харж үгүй. Libra харилцаа холбоо үерхлийн хөзөр байна. Тэгэхээр энэ тухайн хүнтэй та үерхэх учиртай байсан байж болзошгүй. Хосын харилцаа эхлүүлэх, хосын харилцаанд орох учиртай байсан байж болзошгүй. Хэрвээ аль хэзээний хосын энэ хүнтэй энэ гал ордын эрэгтэй хүн гэдэг байгаа шүү дээ. Эсвэл дарга мэт хүн гэдэг байгаа. Өөрийнхөө хог навшиг таны үр дээр тавьчаад яваад өгсөн хүн гэдэг байгаа тийм. Энэ хүнтэй та аль хэзээний үерхэд салцсан байгаа бол та энэ хүнтэй дахиж үерхэх ёстой гэдэг ч юм уу. Энэ хүнтэй холбоотой үерхлээсээ сурах, олж авах юм бас байгаад байгаа харагдаж байна. Дуусаагүй, сургаал нь дуусаагүй байгаа харагдаж байна. Тэгээ сахиусууд нь хоёрыг зориуд үдэхээрээ харилцаанд ороорой гэд нийлүүлсэн байна. Тэр нэмэлт мэдээллийг харъя. Учруулсан байна тий. Харилцаанд жоохон романтик харилцаа байх учиртай шүү гэдгийг хэлж байна. За Neptune, Vision, Capricorn, Achieve хоёр хамтдаа их зүйлийг бүтээх, их амжилтыг олох зориулалттай. За тэгээд нэгнийхээ олж харж чаддаггүй зүйлсүүдийг нэгэндээ хэлж өгч өмнөөс нь харж өгөх зорилттой. Их л тийм учиртай харилцаа гэж харагдаад байна. Тэгээ яагаад энэ харилцаанд юм асуудал үүсээд байна? Энэ харилцаанд яалтчгүй асуудал үүсээд байгаа. Нөгөө нь гол гараад байгаа тийм ийм асуудал байна. Энэ ямар учиртай яагаад ийм асуудал үүсч вэ? Four of Wands. За энийхэн хариулт нь болохоор өдөр тутмын амьдралын хэмнэлүүд доктортой байгаагүйтэй холбоотой гэж сахиусан тэгж байна. Тэгэхээр таныг өдөр тутмын амьдралыг айж ахуйгаа зохицуулаарай
гэдэг шалтгаан нь магадгүй та хоёрыг харилцааг буцааж нийлүүлэх гэсэн хүсэлтэй байна. Та хоёрын нэгнээс хүртэх ашиг их өндөр байгаа даа. Тэгээд дээрэс нь та хоёр хоёулаа нэгнийхээ аж ахуй өдөр тутмын амьдралын хэв маяг дээр нэмэр болох амьдралын хэв маягийг нь зохицуулахад тусалж өгөх юм зориулт бол байгаа харагдаж байна. Гэхдээ та хоёр нэгэндээ тэгж туслахгүй байна, туслаагүй байна. Тэг угаасаа сахиусууд мэдж байгаа л үү те. Одоогийн нийгэмд хэр баргийн хүн гэр бүл эхнэр нөхөрлөл болоогүй бол нэгнийхээ аж ахуй тэгж амар туслана гэж байх уу? Тэгэхээр нийгэм нь өөрөө юм байгаад байгаа. Гэхдээ сахиусууд нь болохоор та хоёрыг нийлүүлээд аж ахуйгаа хоорондоо сайхан зэгцэлчээсэ гэж найдсан байна. Гэтэ мэдээж бүх зүйл сахиусны хүснээр бол тохиодаггүй. Энэ харилцааны учир бол тийм байна шүү. Нэгэндээ дэм болох, туслах, ялангуяа нэгнийхээ аж ахуй, өдөр тутмын амьдралын хэв маягт нь тусалж өгөх зорилттой байна. Тэгэхээр тэр хүний өдөр тутмын амьдралын хэв маяг айгүй замбраагүй бол та орж тусалж өгөх. Таних замбраагүй байвал та тэр хүн танд тусалж өгөх зорилттой байжээ. Одоо тэгээд яах вүлээ? Одоо ч нөхцөл байдал ийм болцоо. Одоо энэ дээр тэгээд яавал одоо тэгээд яах вэ гэд асууя. Admire, illusion, tested. За энэ сахиуснаас нэрж байгаа мессеж тань жоохон буухгүй байж болцсошгүй шүү. Групп номер 3. Гэхдээ би яг харж байгаа чигээр нь хэлж өгье. Жоохон итгэж ядах сонин мессежүүд орж ирээд байж болцсошгүй. За яагаад гэвэл бид бүхэн өдөр тутамдаа амьдралаа амьдарч байхдаа сүнсний ертөнц, амьдралын утга учир, зориг гэж жоохон нэг том зургалтай амьдралын талаарх том зургалтай зүйлсүүдийг мартаад эхэлдэг. Өдөр тутмынхаа нөгөө одоо мөнгө санхүү гэдэг ч юм уу те. Одоо нөгөө тэр өрийг хинд нь яаж өгөх блэ гэдэг ч юм уу. Манай найз ингээ муухай аш гараадах энэ найзгаа яах вэ гэдэг юм жижиг сажиг юмд бид нар хитрхи юу яадаг алсын хараага алддаг. Тэгээд амьдралын том зургалыг мартчихдаг. Тэгээд амьдрал гэдэг нь өөрөө юм жижиг нарийн ширийн деталүүд дээр л орших юм шиг хандах гэдэг ингээд бид нар өөрсдөө жоохон ийм нарийнхан үзэл бодолтой болчдөг. Харин сахиусууд нь болохоор бидний амьдралыг том зурглалаар нь байн харж идэг болохоор сахиуснаас ирж байгаа мессеж хаяа жаахан сонин сонсогддог. Айгүй юм хөндөж юм шиг эсвэл газартлаг гууч юм шиг эсвэл юм бүтэхгүй юм шиг тий. Тэгээд сахиус нь танд яг юу гэж хэлж байна вэ гэдэг ихлээр тэр тухайн хүнээс таалагдж байгаа зүйлсүүд дээр анхаараарай. Болж байгаа ажиллаж байгаа зүйлсүүд дээр анхаараарай гэдэг зөвлөгөө хэлж гин. Тэгснээ дээрэс нь гэхдээ энэ хүн чиний зайны хан биш ээ гэсэн мессеж хэлж гин. Тэгээд энэ хүнтэй яг яаж харьцах уу? Ямар харилцаа үүсгэх үү? Тэг ингээд эдгээр дандаа шалгуур юм аа, шалгалт юм аа. Тэгээд сургуулийн хичээлийн финалийн шалгалт шиг тооцох юм бол энэ нь өөрөө шалгалт юм аа гэж хэлж өгч байна. Тэгэхээр мессежд амар сонир сонсогдож байгаа байх. Гэхдээ ямар ч лээс хэлчлээ. Тэгээд тань яаж тусах нь тэрийг бол би мэдэхгүй байна. Ямар ч лээс сахиус нь ингэж хэлж өгч जैन. Жохон наалтцгүй мессеж байсан гэж болцсохгүй. Тийм. Тэгэхээр нэмэлтийн хэсэг дээр би тань заяаны ханыхын талаар мессежийг аваад өгье. Яг жинхэнэ заяаны хан зөв хүн эсвэл та өөрөө яг одоо айл хэзээ нэгтэр нөхөртэй ч хүн байж болцсохгүй шүү дээ, тэ. Тийм байсан ч гэсэн заяаны ханы мессежийг сонсож бас болно. Хэрвээ татагдчихвэл, сонсомоор санагдчихвэл. За тэгэхээр уншлах ханыхтын хэсэг ингэ боллоо. За групп номер 3 хэрвээ та манай нэмэлтийг минь авах гэж байгаа бол нэмэлтийг нь авах холбоос description бөгөөд комент дотор их сайхан бэлдэж өгсөн байгаа. Маш амархан аваад шууд орон үзэх боломжтой. За тэгээд нэмэлтээр минь туудахгүй болзъя. Хэрвээ уншлагаа энэ өндөрлөх гэж байгаа бол үнцэнтэй цаг болон энерги надтай хаваалцсан маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай. Баярлалаа.